Шинжлэл бол сэтгэл гарган хийх ажил юм. Шинжлэлийн засгийн газар. Монголчууд үнэхээр юм хийж чаддаг болсныг Монгол үйлдвэрлэл 2014 үзэгслийн худалдаа батлан харуулж байна. Төр засаг нь иргэнээ дэмжиж, иргэн нь хийж бүтээж чадсанаар монголчуудынхаа бүтээсний худалдан авч дотоодын үйлдвэрлэгчдэд дэмжиж өргөжүүлж чадж байна. Ажилгүй чадваргүйгээр адлуулдаг байсан монголчууд сэтгэж, бүтээж, үйлдвэрлэж байна. Монгол хувьд сараан гойж, Монгол бүтээгдэхүүнээ хэрэглэж, Монголоо дэмжиж байгаа нь шинжлэлийн засгийн газрын өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон ажлуудын нэг. Ирээний бараанаас татгалзаж эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжих он цаг иржээ. Ноёдон жил манайхан нэгнийхээ хийсэн юмыг маш сайн худалдаж авсан. Гадагшаа дотгошоо явахаа больсон. Одоо энэ жил ч гэсэн Дүнжин гаруй руу алхам, нэг хэсэг нь Мишель Экспо руу алхам. Ялангуяа энэ жил бол их онцлог жил юм. Монгол улсын шинжлэлийн засгийн газрын тэргүүн алтан хувийг маань Монголдоо үйлдвэрлэцгээе, Монголдоо бүтээцгээе гэдэг ийм санаачлагыг өрнүүлж байна. Ноёдон жил монголчууд юу яах вэ? Улаанбаатарын өөр хоорондоо 4 төгрөгийн 8 хийсэн байна. Монголд үйлдвэрлэлийг дэмжих үүднээс нэг их 81 төгрөгийг зарцуулахаа саяхан зарласан. Энэ бүгд бол үйлдвэрлэгчдийг үнэхээр хөхүүлэн дэмжиж байгаа сайшаалтай ийм бодлого. Өнгөрсөн жил бол үйлдвэр хөдөө аж ахуйн салбар ер нь үйлдвэрлэлийн бол өсөлт бол маш өндөр байсан. Тэгэхээр энэ жил бол бүр их хурдтай өснө гэдэг нь бол дамжиггүй. За өнөөдөр энэ цагаан сарын өмнө Монголдоо бүтээцгээе сар шин зориулсан үзэсгэлэн худалдаа болж байна. Ноёдон жил ихэлсэн ерөнхий сайдын санаачлагаар эхэлсэн энэ ажил бол энэ жил орон даяар явж байгаагаар онцлог болж байна. Юухэр аймгийн одоо засаг дарга нар, сумын засаг дарга нарт ерөнхий сайд өөрөг даалгавар өгөөд энэ өөрийнхөө суман дээр өөрийнхөө аймаг дээр байж байгаа бүтээгдэхүүнээ бас Монголдоо хийсэн бүтээгдэхүүнээ сурталчилж цагаан сараараа одоо гадна дотны бүтээгдэхүүнийг хоорондоо бэлгэлдэг биш. Монгол хүнийхээ хийсэн бүтээсэн Монгол одоо жижигдэн үйлдвэрлэгчдэд дэмжиж гэсэн энэ бодлого явж байна. Ноёдон жилийг бодох юм бол бид нар Дүнжин гарвыг нэмж одоо сонгож байгаа нь талбай томтой олон хүн одоо ноёдон жил хоцорж байсан бол энэ жил одоо бүтээгдэхүүнээ сурчлаа гэдээ ирсэн хүн болгонд бас нээлттэй байна. Түрээсийн төлбөрийг бид нар 50% хөнгөлж байна. Өнгөрсөн жил Монгол үйлдвэрлэлийн үзэсгэлэнд 360 гаруй аж ахуй нэгж үйлдвэрлэгч 180 гаруй иргэн оролцож нийт 4 тэрбум гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг борлуулж байсан бол өнөө жил иргэн аж ахуй нэгж хоршоодын 500 гаруй төлөөлөлд оролцож байгаа нь төр засаг дэмжүүл монголчууд хэрхэн үйлдвэрлэж бүтээж чаддгийг батлан харуулж байна. Манай одоо жил болгоо оролцдог байгаа. Тэгээд 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцдог. Тэгээд энэ жил шинээр гарсан бүтээгдэхүүн гэх юм бол Welcome to Mongolia үндэстэн жимстэй набор гэх мэтийн төрлийн наборуудыг гаргасан байгаа. Боломж бол түүхэд бол арьс бол арай л бэлтгэх бол боломж бол байхгүй. Заавал гадаад дотоодоос оруулж ирж ажиллаад. Тэгээд Монгол арьс жоохон хатуу байдаг болохоор жоохон ажиллагаа их шаарддаг. Ийм бүтээгдэхүүн гэдэг талаас бол бид нар Итали, Готлолон, Орос, Герман технологиг бол ерөнхийдөө эзэмшсэн байгаа. Тэгээд Герман хороомч гэдэг юм, Орос хороомч гэдэг юм уу тэр бүтээгдэхүүнүүдийг бол ер нь өөрсдөө хийгээд эхэлсэн байгаа. Хүмүүс бол ам сайтай гэр бүлэрээ найз нөхдөр маш өргөн үрээгээр хэрэгжилж байгаа. Одоо энэ Готлолын хэд үйлдвэр дээр одоо манайх одоо 55 энэ 55 энэ том хүүхдийн 60-аар зарагдчихэ. Манайх бол одоо 100% хүн даван утас болон ноосон сарлаг тэмээний ноосон амьсгалуудыг худалдаалж байгаа. Манай энэ 100% хүн даван утас бол Солонгосоос утсыг оруулж ирдэг. Солонгосоос машиныг оруулж ирсэн. Тэгээд Солонгос технологиор Монголдо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн. Манайх их сайхан маунт ингээд компани байгаа. Манайхын үйлдвэр манайх болохоор бууз банш, банкны гурилтын хүнсний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг байна. За энэ ингэний хоорондыг хуваараа өмнө говийн ханаа ангир хоршоо гэд сүү цагаан үедээ үйлдвэрлэдэг. Энэ хоршоо маань ерөөсөө гэр бүлийн гишүүдийн хүрээнд л одоо сүү цагаан үедээ боловсруулж байгаа. Хоормог энэ дундаа төсгөө хоормог л үйлдвэрлэл гарч байгаа. Энэ болохоор яг л нөгөө дээр үеийн ихнэр дээл халахын ихнэр дээл байгаа. Тэгэл булган өдрөг оруулаад дээр үеийнх нь яг бүхэл деталуудыг бүгдийг нь оруулж ирсэн. Тэгээ булган хэмжээр оруулаад ирсэн юм дээ. Монголчууд өнөөдөр юу хийж, юу бүтээж чаддгийм бэ гэдгийнхаа үр дүн харуулад байж байгаадаа баяртай байна. Энэ үзэсгэлэнд
бас худалдаа хийхдгээс гадна өнөөдөр бид нар одоо хажуухан хөршид одоо энэ хятадын том агуу том үйлдвэрлэгч нартай бид нар үзэлцэх гээд одоо зогсож байгаа нэг талаар бид нар одоо ардчлал хийх гээд зогсож байна л да. Энийг маань хамгийн их дэмжигч Монголын ард түмэн маань өөрсдөө монголчууд маань бидний том хөрөнгө оруулагч нар шүү гэдгийг өнөөдөр бид нар хараад байж байна. Өнөөдрийн монголчуудын маань сэтгэлгээ нь үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихийг маш их хүсдэг болсон юм байна. Монголчуудынхаа бүтээсэн одоо бүтээгдэхүүнээр гарын бэлгээ өгөх тийм сэтгэлгээтэй болсон байгаад үнэхээр баярлж байна. За тэгээд залуучуудаа бүгдөө үндэснийхээ хувцсыг өмсч хэрэглэе. Өнгөрсөн зууны улирлд монголчууд бүтээж чаддгаа харуулсан бол сар шинийн баярыг тохиолдуулан монголчууд үйлдвэрлэж чаддгаа харуулж байна. Шинжлэлийн засгийн газар нэн тэргуунд бүтээн байгуулж үйлдвэрлэн гэсэн зорилгын дагуу тодорхой ажлууд хийсэн нь үр дүнгээ харуулж монголчууд үйлдвэрлэгч болж чаджээ. Айлаас ирэхээр авдран удал гэдэг ардын үгийг санаж монголчуудынхаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сонгож монголчуудаа дэмжих хэрэгтэйг өнгөрсөн хугацаанд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл чанар илтгэж байна. Монголчууд хэрэглээнийхэн 90 орчим хувийг гаднаас авдаг жишгийг халахын тулд засгийн газар энэ онд 1.80 төгрөгийг дотоодын үйлдвэрлэгч нар зарцуулахаар болсон сайхан мэдээг дуулгахад таатай байна. Ингээд одоо Монголдо хийсэн бүтээгдэхүүний худалдан авах бололцоо бүрдэж байна. Иргэн хүн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж байгаа нь энэ Монголдо хийсэн бүтээгдэхүүнийг аваад тэгээд одоо хүнд өгдөм үү өөрөө эдлээд хэрэглэх асуудал чухал байгаа юм аа. За энэ ажил бол одоо бас аваа үр дүнтэй явж байгааг хэлье. Монгол савлгаатай, Монгол шошготой, Монгол нэр хаягтай бүтээгдэхүүнүүд хүнсний болоод өргөн хэрэглээний бараа, хувц сунар, ноос ноолуурын эдлийн нэр төрөл нэлээд нэмэгдсэн байна. Тийм учраас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чадвах, за техник технологийн шинжилэл бас сайжирч байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас одоо бидэнд юу харагдаж байна вэ гэвэл засгийн газрын зүгээс төрийн хөнгөлөлтөө зээлийнхээ хэмжээг бас нэмэгдүүлэх ийм бодтой шаардлага байна. За бид хөдөлмөрийн яамд эх жил том зорилт тавьж байна. Энэ нь бол шинжлэлийн засгийн газар Монголдо үйлдвэрлэе гэдэг зорилгын хүрээндээ бол нэг их найд хэмжээний санхүүжилтийг том үйлдвэр, жижиг үйлдвэр, дунд үйлдвэр эрхэлж байгаа хүмүүстэй экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүнийг хийхэд нь дэмжлэг үзүүлээд ажиллаж байна. Энэ бол баггүй хөрөнгө. Шинжлэлийн засгийн газар эхний ээжинд сүү, мах, ноос, ноолуур, сүжимлийн үйлдвэрлэлийг дэмжиж 270 тэрбум төгрөгийг олгосон бол Чингис бондоос үлдсэн 360 тэрбум төгрөгийг үйлдвэржилтэнд зарцуулахаар шийдвэрлээд байгаа билээ. Төр засаг инхүү дэмжснээр үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа гараад байна. Монголчууд бүтээж, үйлдвэрлэж, хэрэглэж сурч байгаа нь шинжлэлийн засгийн газар иргэдээ дэмжсэний томоохон үр дүн гэж хэлж болно. Бидний шинжлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон аж ахуйн нэгжүүдийн татварын 90% буцаалтыг хийх гэж байна. Улсын хэмжээнд байж байгаа нийт үйлдвэрүүдийн 90% нь бол 1.5-аас доош орлоготой компаниуд байхаар бол байна гэдээ бодохоор бол нэг одоо нийт аж ахуйн үйлдвэрлэж байгаа хүмүүсийн 90% нь бид нар 10% нь л одоо татвар авах нь байна. Сар болгон 10% татварыг өгөөд 90% нь буцаагаад өгнө гэхээр тэр мөнгөөрөө бол үйлдвэрлэлээ өргөжүүлэх, за тэгээд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх гэдэг томоохон асуудал шүү дээ. Энэ бол бодлогын хэмжээндээ бол дэмжигдэж байна. Ингээд бид бол Монгол хүн болгон хөдөлгий гэсэн хүн болгоныг хөдөлгөмөрт тэгээд энэ бүтээн байгуулалтанд хөгжлийнхээ төлөө татах чиглэлээр л бид одоо анхаарч ажилланаа. Одоо 14 он бол үйлдвэрлэлийг дэмжсэн, иргэд маань ажилтны орлоготой болсон, эдийн засаг нь сайжирсан, хүн болгонд нэг тийм гэрэлгийгээ орсон ийм л одоо жил болно гэж бодож байна. Шинжлэл бол сэтгэл гарган хийх ажил юм. Шинжлэлийн засгийн газар хамгийн нарийн ноолуурын бүтээгдэхүүн хийж байгаа утсыг үйлдвэрлэсэн. Энэ бол одоо энэ 3 давхар 60 номерын утсаар ноолуурын дотоорч өмсч болохоор цэвэр ноолуурын утас хийгээд энэ бүтээгдэхүүн хийж байгаа. Энэ мөн ялгаагүй одоо 80 номерын утас хийгээд ийм нингүн шайл 100% ноолуурын шайл оруулалтууд хийж байгаа. Эднүүд бол жоохон үнэтэй тал. Ягаад гэхээр энэ бол цэвэр ноолуур технологи нь мэдэн. За 1700-ийн хоймс. За 1500 хоймс. За хоймс бол давал гадагшаага хайлтгүй болсон байна. Заавал амжилт хүсье. Хоймс бол хангалттай байна. За энэ манайхан бас ойлгоч хэрэгтэй. Манайхан чи юм унтраах юм аа. Амар өндөр үнэтэй штэлгийн тэгээ ноолуурн дээр сая 200 мянга, ноосн дээр 700 мянга. Энэ компани цагаан сар зориулаад 350 мянга. Одоо ийм хямдхан дээр л авдаг цаг шүү дээ. Манайх Ювентус компани
Бид өөрийнхөө бүтээгдэхүүнийг A+ нэрийн дор үйлдвэрлэдэг. Энэ бүтээгдэхүүн маань бараг л 80% Монголд үйлдвэрсэн. Яагаад гэвэл арьс нь Монгол, үйлдвэрж байгаа нь Монгол. Ганц нөгөө нэг цахилгаан эдэр нь бол ялчгүй хятад тоноглон хятадаас авдаг. Энийг бүгдээр хийчих юм бол 100% Монголд үйлдвэрлэх болох гэж байна. Энэ өмсөж байгаа хүртмэн хүртэл бас адилхан Монголд үйлдвэрсэн. Дулаахан гарснаад ч тийм. За 100 хоньны ноосоор хийсэн. Энд хөөх ардтаа би Монгол гэж бичиж. За би Монгол. Энд чи үн нэлээ өндөр болчих байгаагүй. Энэ 76,000-ын мод сууд нь бол энэ айтайхан гоё юу юм бэ те. За манайх Монгол ноос гэдэг компанигаа манайх болохоор энэ ноосрон эрмэл утас үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Түрүү 2013 он Төв аймгийн төв дээр албан ёсоор нээлттэй хийсэн байна. за эднийх нөгөө Төв аймгийн төв дээр байдаг Монгол ноосоор юм хийж байгаа. Одоо Монгол ноосоо цааш нь даавуу болгоно гэж явж байгаа улсууд. За амжилт. За манайх бол торгон шаглагийн компани. Ер нь бол захиалгаар хувцас байдаг. Дандаа үндэсний хувцас ойдог. Тэгээ одоо хүмүүс үндэсний хувцасыг өмсдөг болж байна. Чи энэ бол одоо жинхэнэ нөгөө хаалх авгаад байдаг. Тэрийг ингээ хүүхдээ болгоо ингээ булган өдрөн модрохтойгоор хийсэн байгаа. Захиалгаар дандаа байдаг. Тэгээ энэ жил анх удаага энэ үзэсгэлэнд оролцож байгаа. Энэ булган хөрөм бас хийж байгаа. Булган хэмжээртэй. Булган хэмжээртэй хөрөмнүүд дотроо нөгөө юм хүннүүд захтай дээлтэй ийм юм хийдэг газар байгаа. Энэ хамгийн гол нөгөө бидний займын техник маш нарийнаас хийсэн. За. Энийг одоо үйлдвэрлэлийн хэмжээнд аваачхаж 3 жил орчим бид нэр хөдөлмөрлөд одоо нөгөө дижитал технологиор орж эхэлсэн. Тэгээ ингээд одоо олноор үйлдвэрлэж эхлэх юм бол ийм нөгөө нарийн сэлбэртэйгээ тий. Энэ одоо яг нөгөө одоор хийсэн стандарт хангасан гэдэг утгаар бид хөгжлийн бодолч хийж байгаа. Тэгээ манайх одоо энэ жилээс яг бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн. Одоо энэ дээр хямдралтай худалдаа явуулсан. Энэ жилээс гарч байгаа юм байна. Тий одоо энэ жилээр цагаан сар зориулаад одоо гаргасан биш. За Анатопгийн компани байгаа ийм модны үйлдвэрлэлээр Монгол тавилга. Таны наа шийдэл өрөөний тул. Энэ одоо энэ бол чамин хийцтэй. Энэ одоо маш нарийн. Энэ бол их нарийн хийцсэн. Цагаан сарын хямдрал гэдэг утгаар нь ууцны тавг юугаа бид нар хосоор нь одоо бүх уламжаар хямдруулаад хосоор нэг 250,000 250,000 ууцныхаа тавгтаа бүх тавгнууд юуны одоо энэ үзэсгэлэн дээрээс л судалж авч байна. Бусдаас бол үнэтэй байна. ENP компани захирал линк чаргал гэдэг хүн байна. Монголын хөрсөн дургасан төмсөөр эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа төмсний чипс. Энийг одоо Монголдо үйлдвэрлэж байгаа учраас энэ одоо үнийн савлгааны үед үн өсөөгүй биднээс үнийг бол доош нь буулгаж бас 8% хямдрал зарласан байгаа импортыг орлох бүтээгдэхүүн. Тийм учраас та бүхнийг үндэсний үйлдвэрээр дэмжиж илүү нэртэй төмсний чипсийг хүүхд залуучуудаа бэлэг болгож өгөөч гэдэг хүсэл тавьж байна. Яг төмсөөрөө хийсэн оригинал бүтээгдэхүүн шүү. За энэ нэлээд 60,000 төгрөгийн нэлээд их тийм шаглаа орсон уран юм байна. Энэ ямар үнэтэй вэ? 60,000 төгрөг. 60,000 төгрөгийн үнэтэй. Хөөргөний дайд энэ хүн нүү гэдэг. Наадах чи юу? Энэ тавг энэ нэлээд олон төрлийн 30-аад нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа юм. Гатамтан компьютер гатамтан. Энэ тавг юм байна. Тий. Энэ яд босчдөг юм уу? Товчлоод босчдөг. 8 талаа тавг болчихно. Товчлоод босчдөг 8 талаа тавг. За. Ингээ бодоод гатамтан бодоод энэ бол тий. Төмөр тэрээд байдаг. Төмөр тэрээд. Спорт хувцас. Гоё юутай шүү дээ. Монгол гэвэж чинь. Монголд үйлдвэрлэсэн. Талбайгаа хийсэн. Баг тамирчдын маш гоё. Тамирчдын хувцсыг. За. Тийм үү. За энийг цагаан сараар авсаах юмсэрэ гэж. Хүүхдийнх ч бас. Гой загвартай бас. За амжилт гэсэн. Дорны эсгий. Дорны эсгийгээр хийсэн. Энэ ноосоор нарийн ноосоор зулж хийсэн. Энэ бол оригинал байна шүү дээ. Ноосоор хараа чоныг бол маш гоё зулж хийсэн байна. Энэ ч ямар үгүй. Энэ одоо 150,000 гэж байна. Амар өндөр. Энэ ноосны ширхгээр нь зулж хийдэг яг нөгөө. Энэ хямдралтай байгаа. Гэхдээ энэ бол одоо бид нар заримдаа энийг хямдруулаад байдаг болохоос шүү. 150 г ноос. Дэлхий дээр очиход бол энэ чинь амар үнэтэй тосон шүү дээ. Тэгээ энэ этюд бол бас ноосоор хийсэн. Энэ ашиг юм. Үгийн нарийн ноосоор хийсэн. Энэ хэзээс хийж эхэлсэн? Энэ одоо 2001 оноос эхэлсэн. 2001 оноос хийгээд. Борлуулалт нь гайгүй юу? Борлуулалт сайтай. Би өргөн үйлдвэрийн хэмжээнд ажилладаг. Одоо 8 жилээр ажиллаж байна. Одоо энэ манай энэ бол одоо хүнүүгээс уламжилж ирсэн яг Монгол аргачлалаар хийсэн. Ерөөсө 100% гар ажиллагаагаар нэг үржил ойж хийсэн байгаа. Энээс том люксээр хэр хийж болно.
Тий. Маш сайн шилжсэн. Люкс гэр хүртэл хийж болно. Тэгээ ягаад гэхээр би өрхийн үйлдвэрийн хэмжээнд ажилладаг. Тэгээ сайдын анхаарал бас нэг юу сонорт хүргэх нэг санал байгаа. Энэ юу гэхээр энийг 8 настайгаас эхлээд 80 настай хүртэл ойж болно. Нөгөө хөгжлийн бэрхшээлтэй, нөгөө 40-50 насны ажил олддоггүй хүмүүс бүгд оёх боломжтой. Би өөрөө өрхийн үйлдвэрийн хэмжээнд ажилладаг. Одоо надад бол санхүүгийн жаахан дэмжлэг хэрэгтэй байгаа. Санхүүгийн дэмжлэгээр яхав гэхээр би тоног төхөөрөмж авч тавихгүй. Үйлдвэрлэлээ өргөдөхийн тулд зөвхөн ажиллах хүч авна. Тэр улсуудыг 8 настайгаас эхлээд 80 настай тэр ажилгүй мэрэгжилгүй улсуудыг чи би салинжуулаад би тодорхой хэмжээний зах зээлтэй Манайх ямар юу гэдэг газар манайх өрхийн үйлдвэр агуулдаг гэдэг хан үйлдвэрт байдаг. Өнгөрсөн жилээс манайхны хийдэг юмны өнгө үзэм чанар маш их сайжирсан байгаа. За тодорхой хэмжээгээр үнэ өртөх нь бас боломжийн хэмжээнд байгаа. Хамгийн гол нь манайхны хийж байгаа юм бол одоо гадаад үйл хэлэх гээд болохгүй юм да ориг юм шүү дээ. Ер нь бол ориг юм учраас хэдүүлээ энэ хавьяасаа юм авах нь бол дээрээ. Саяны одоо манай хүний хэлж байгаагаар бол 40-50 жил хэрэглэгддэг ширдэг гэж ер нь өөр газар нэг байхгүй дээ. Тийм учраас ийм одоо боломжийн тэгээд өөрснөө хэрэглээд дараа бас өөр хүүхэд хэрэглэжхээр хүртэл юмыг манайхан сайн хийж шít. Тэгээд бид нар сая зарим юмыг л одоо харууллаа. Ер нь бол энэ цагаан сараар дотоодынхаа хүмүүсийн өөрсдийнхээ хийсэн хүмүүсийн Монголдо үйлдвэрлэсэн юмнуудыг нэг нэгэндээ бэлгэлье гэдэг энэ кампанид ажил нодон жилээс эхэлж өрнөсөн шүү. Ингээ 2 дахь жилдээ орж байгаа 2 дахь жилдээ маш их одоо идэвхтэй оролцож маш их худалдан авалт хийж нэг нэгэндээ мөнгө төгрөгөө өгч нөгөөдгөөсөө бүтээгдэхүүнээ худалдаж авч Монголдо мөнгөө үлдээж Монгол улсаа хөгжүүлэх бие биендээ дэм болъё. 2014 онд бүгдээрээ олон шин сайхан зүйлийг Монголдо бүтээцгээе. Өмнөх жилүүдэд Монгол үйлдвэрлэлийг үзэсгэлэн худалдаа зөвхөн нийслэл хотноо болдог байсан бол энэ жилээс эхлэн аймаг бүрт болж байгаа нь монголчууд нийтээрээ үйлдвэрлэж бүтээж байгааг илтгэж байна. Шинжлэлийн засгийн газрын тэргүүн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хамгийн том дэмжлэг бол худалдан авалт гээд бүх монголчууд зөвхөн монгол бүтээгдэхүүнээ сонгож байхыг уриаллаа. Ер нь 14 онд хэдүүлээ аль болохоор бие биенээ дэмжиж нэг нэгнийгээ үйлдвэрлэл явуулахад дэмжинэ. Тэр нөхрийг үйлдвэрлэл явуулахад би яаж дэмждэг гэхээр тэр хүний хийсэн бүтээгдэхүүнийг л одоо авчихвал болоод байгаа. Заавал гаднаас орж ирсэн гэхгүйгээр нэгнийхээ хийж байгаа бүтээгдэхүүнийг аваач гэж. Өнөөдөр манай монголчуудын маань худалдан авалт, харилцагчдын маань худалдан авалт бол хамгийн хямдхан их усүр, хамгийн сайн санхүүжилт хүүгүүн зээл гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас хүн бүр байгууллага бүр Монголдо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч занших, ялангуяа сар шинийн баяр гэдэг энэ сайхан бэлэгдэлт баяраараа монголчууд хамгийн ур ухаан шингэсэн монголчуудынхаа үйлдвэрлэсэн ийм бэлгийг бие биендээ өгч занших юм бол Монголын үйлдвэрээ монголчуудаа дэмжсэн ийм сайхан үйл хэрэг болох юм аа. За ингээд монголчууд бие биенээ дэмжиж нэг нэгнийхээ хийсэн юмыг дэмжиж тусалж маш их худалдан авалт хийгээрэй. Нэг нэгнийхээ сайн хийж байгаа юмыг үргэлж дэмжиж байгаарай. Морин жилдээ бүгдээрээ эрч хүчтэй эрүүлэнх улам ихийг Монголдо хийж бүтээцгээе. Баярлалаа. Улсын хаан ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэгчид байдаг бол үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулагч нь худалдан авагч нар байдаг. Тиймээс засгийн газар иргэн бүр дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ сонгож байж Монголд үйлдвэрлэл хөгжнө гэж харж байгаа юм. Энэ ч утгаараа шинжлэлийн засгийн газар үзэсгэлэнгийн талбайн түрээсийн төлбөрийг 50% бууруулан үйлдвэрлэгч нарт дэмжлэг болж, харин үйлдвэрлэгч нар бараа бүтээгдэхүүнээ хямдруулан иргэдэд тус болж байна. Шинжлэл бол сэтгэл гарган хийх ажил юм. Шинжлэлийн засгийн газар